Төрийн өндөр албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө оруулалтын мэдүүлгийг авилгатаа тэмцэх газар нэгтгэн гаргажээ. За эндээс бид улсын хурлын гишүүдийн хөрөнгө оруулалтын мэдүүлэг олон нийтэд нээлттэй болсон байна. За тэдний заримынх нь орлого 2021 оныхоос 4 дахин өсжээ. За мэдээллийг та бүхэнд эдийн засгийн болонд дэлгэрүүлэх болно. Өдөртөө оройн мэд өгөргий. За тэгэхээр шинэ засгийн газрын онцлог зарим сайд нарын хөрөнгө оруулалтын мэдүүлгийг та бүхэнд одоо 2021 онтой харьцуулж харуулах гэж байна. За ерхэд сайд Зандан шатрын хувьд бол одоо 2021 онд улсын хурлын даргаар ажиллаж байсан. За тухайн үед бол хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ бол одоо өөрийн орлого бол 60 сая. За харин 24 оны байдлаар бол өөрийн орлого нь 100 сая болж өссөн гэсэн ийм мэдүүлгийг өгсөн байна. За түүний хувьд энэ дундаас нь харахад бол хадгаламжийн дүн нь бол 115 сая байсан бол 2024 онд 670 сая болж одоо нэгсэндээ ойролцоогоор 6 дахин өссөн дүр зураг харагдаж байна. Ерхэд сайд Зандан шатрын хувьд бол сая улсын хурлын сонгуульд 1-р тойрогт нэр дэвшсэн. За ингээд хандивын дүнгээр бол тухайн үед хамгийн өндөр хандив авсан буюу нийтдээ 1.2 тэрбум төгрөгийн хандив авсан ийм нэр дэвшигчээр бас тодорч байсан. За гэхдээ тэрээр бол одоо 1-р тойрогоос бол бас сонгуульд ялт байгуулж чадаагүй байдаг. За түүний засгийн газрын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд учрлын тухайд 2021 онтой харьцуулахад өөрийн орлого нь бол өссөн байна. 2021 онд 803 сая байсан бол 2024 оны байдлаар 1.7 тэрбум төгрөг болж ойролцоогоор 2 дахин өссөн байна. За ундаг машины хувьд ч гэсэн тодорхой хэмжээгээр өөрчлөлттэй орсон. За хадгаламжийн дүн ч гэсэн одоо 1.6 тэрбум төгрөг байсан бол 2.1 тэрбум төгрөг болж өссөн байна. За түүний хувьд үйл хөдлөх хөрөнгөнөөс нь нэг нийтийн орон сууцаа худалдаад 2 автомашин одоо 2 авто зохицуулалттай болсон. За нийт үйл хөдлөх хөрөнгөний үнэлгээ нь бол 5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Шадар сайд амар сайхны тухайд бол 2021 онд 46 сая төгрөгийн өөрийн орлоготой гэж мэдүүлж байсан. Харин 2024 оны байдлаар энэ дүн нь 2 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Сангийн сайд Жавхлангийн хувьд бол 2021 онд сангийн сайдаар 2021 оноос мөн ажиллаж эхэлсэн байдаг. Тухайн үед бол 430 сая төгрөгийн өөрийн орлоготой гэж мэдүүлж байсан байна. Харин 2024 онд 85 сая төгрөг болж өмнөх одоо он жилүүдээс бол буурс үзүүлэлттэй харагдаж байна. За харин түүний хувьд үйл хөдлөх хөрөнгө нь бол нэг үйл хөдлөх хөрөнгө нэмэгдсэн. Түүнийх нь үнэлгээ нь 1.3 тэрбум төгрөгтэй байна. Сангийн сайд Жавхлангийн хувьд бол 2021 оноос сангийн сайд хийсэн. За түүнээс хойш бол бас түүний сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд төсвийн одоо тэлэлт бол үргэлжилсэн, нэмэгдсэн, өнгөрсөн жилүүдээс бол өссөн. За дээрэс нь инфляц ч гэсэн тодорхой хэмжээнд бол өссөн. Монгол банкны зорилт түвшинд бол хүрч чадахгүй явсаар байгаа гэдгийг бол салбарын онцлон шүүмжилж бас ханддаг юм аа. Хууль зүйн дотоод хэргийн сайд Мөнхбаатарын тухайд 2021 онд улсын хурлын гишүүнээр ажиллаж байхдаа мөн одоо хөрөнгө оруулалтын мэдүүлгээ аудитын байгууллагад бол тайлгнасан байна. За ингээд харахад нийтдээ 49 сая төгрөгийн өөрийн орлоготой гэж мэдүүлж байсан бол за энэ дүн нь 2024 онд 514 сая буюу ойролцоогоор 10 дахин өссөн харагдаж байна. Захин хөгжүүлийн инновац хүү харилцаа холбооны сайдаар ажиллаж байгаа Бат Шугарын тухайд 2024 оны улсын хурлын сонгуульд бол одоо хамгийн өндөр саналыг авсан. За мөн дээрээс нь тухайн үедээ бол захим одоо буст буюу Facebook болоод бусад одоо захим одоо энэ бустэд бол зарцуулж байгаа мөнгөнд дүнгээр хамгийн өндөр одоо мөнгийг зарцуулж байна гэдэг мэдээллийг та бүхэнд бид хүргэж байсан. За тэгвэл тэрээр хөрөнгө оруулалтын хувьд ямар болсон бэ гэдэг мэдээллийг харъя. 2021 онд нийт орлого нь 488 сая төгрөг байсан бол за 2024 онд 1.9 тэрбум төгрөг болж өмнөх одоо 2021 онтой харьцуулахад ойролцоогоор 4 дахин өсжээ. Харин Зандан шатрын одоо засгийн газар дундаас бас хил ам дагуулж байгаа сайдын хувьд бол боловсролын сайд Наранбаяр байгаа. Түүний хувьд бол хөрөнгө оруулалтын мэдүүлгийг нь хамтдаа харцгаая. 2021 онд 145 сая төгрөгийн өөрийн орлоготой гэж мэдүүлж байсан бол энэ тоон 128 сая болж буурсан байна. За мөн дээрээс нь өрхийн орлого ч гэсэн буурсан гэсэн ийм мэдээлэл харагдаж байна. Харин үйл хөдлөх хөрөнгө нь бол хэвээрээ байгаа. Түүний хувьд хувь эзэмшдэг компаниудыг нь харуул 2024 онд Ант компани, Оюуны хүрээг компани, Para Technology Solution компани, за Эрдэс тавталгоо, Аян шийдэл гэсэн компаниуд бол хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ. Боловсролын сайд Наранбаяртай зэрэгцээд за улсын хурлын гишүүн галуудрахыг бас огцруулах хэсэг асуудал яригдж байгаа. За одоо эдгэр хүмүүсийг бол одоо ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж зарим гишүүд бол үзээд байгаа. За тэгвэл улсын хурлын гишүүн галуудрахын хувьд бол анх удаага улсын хурлын гишүүнээр сонгогдож байгаа. За ингээд түүний хөрөнгө оруулалтын мэдүүлгийг харвал өөрийн орлого нь 95 сая төгрөг. За гэр бүлийн орлого нь 7.6 сая төгрөг. Нийтдээ 8 үйл хөдлөх хөрөнгөтэй тэдгээрийнх нь үнэлгээ нь 3.4 тэрбум төгрөг гэж мэдүүлжээ. Түүний хувьд MRG, за Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн компани, Төмөн амгалан өргөө компаниуд
хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний нэгсэндээ хөрөнгө орлогын мэдээллүүдийг ингэж хагсаагаад үзэхэд хөрөнгө болоод орлогын мэдээллийг нь харахад хамгийн баян гишүүнээр бол улсын хурлын гишүүн Анар нэрлэгдэж байгаа бол харин хамгийн бага орлоготой гишүүнээр Мөнхтгий гишүүн нэрлэгдэж байна. Мэдээллийг хүргэлээ.